За бидэнд өгөгдсөн байгаа мэдээлэл маань алдаатаа татагдсанаас болоод тухайн хүний нэрний доор тухайн хүний утасны дугаар ороод ирсэн гэж бодъё. За тэгвэл энэ алдаа гэдүүлээ засаад яг нэрнийх нь арталд тухайн хүний утасны дугаар байхаар одоо хоёр багна гэсэн үг тийм форматтай болгож өөрчлөё. За хүмүүс ер нь яах гээд байдаг вэ гэхээр одоо ингээд нэрийг копидж авлаа, утасны дугаарыг авлаа. За дараагийн хүний нэрийг авлаа. Мөн утасны дугаарыг авлаа. За гэх мэтлэн энэ байдлаар оруулж ирэх гэдэг бол за хэдүүлээ өнөөдөр илүү хэлбэраар яаж хийх боломжтой үздэцгээе. За эхлээд тухайн одоо дата мэдээлэл сонгоод авчлаа. Тэгээд Ctrl G дарлаа. За special төвчийг дараад за энэ constants гэд форматыг сонгож аваад эндээс хэдүүлээ эхлээд нэрийг авах гэж байгаа учраас зөвхөн text гэдгийг сонгоод өгч. За OK дарлаа. Тэнгүүд энэ текстийг сонгож авч байгааз за Ctrl C дараад оруулах гэж байгаа баган дээр очлоо. Ctrl V дарлаа. За тэнгүүд ингээд зөвхөн одоо энэ багнаас текстүүдийн буюу нэрийг сонгоод авчиж. За тэнгүүд одоо хэдүүлэнд нь юу дутуу байгаа вэ гэхээр одоо нэр болгоных нь ардалт утасны дугаарыг бичээд өгч өстэй. За тэнгүүд энэ чи яг нэрнийхээ доор утасны дугаар нь байгаа учраас дараалалаар нь авчихад яг энэ нэрэн дээрээ таарад орж ирэх хэрэгтэй байх нэ. За тэгвэл хэдүүлээ хаад үзье. Сая яг саяны хийсний хий чинь Ctrl G за special гэж орлоо. За энийг сонгож авна. За энэ удаад харин хэдүүлээ text биш numbers гэдгийг сонгож авах хэрэгтэй. За numbers-ыг дарлаа. Сонгож авлаа. OK дарж авлаа. Ctrl C дарлаа. За оруулах гэж байгаа багныхаа нүдэн дээр очлоо. За Ctrl V дарахад за ингээд түрүүний хэдүүлэнгийнх нь ярьжсэн тухайн хүний нэрний арталд тухайн хүний утасны дугаарыг гэсэн форматаар хэдүүлээ. Ингээд хэдүү хэлбэрээр оруулаад ирж байна гэсэн үг.